Хөх тэнгэрийн орон төслийн хүрээнд зураач Эрдэнэ Булган болон гэрэл зурагчин Эрдэнэ Булган нарын хамтарсан Монголын сайхан орон үзэсгэлэн өнөөдөр Blue Moon Art Gallery-д нээлттэй эхэллээ. Уг үзэсгэлэнгийн бүтээлүүдийг төрийн тахилгад хайрхнуудын гэрэл зургийг харж зурснараа онцлогтой бөгөөд хоёр Эрдэнэ Булганы хамтарсан үзэсгэлэн цаашдаач үргэлжлэх аж. Тус үзэсгэлэн гаргахын тулд сүүлийн 3 сарын турш тасралтгүй хөдөлмөрлсөн гэдгээ зураач Эрдэнэ Булган тодтогч байлаа. Урдны үзэсгэлэн болохоор хөрөг зураг нэлээд голсон. Жугаар нь бас байгалийн зурагтай явж ирсэн. Одоо энэ удаагийн үзэсгэлэн бол дан байгалийн зурагаараа онцлогтой. Тэгээд байгалийн зураг дотроо дандаа ер нь том хэмжээний бүтээлүүд орсон баг. 13 том бүтээл. Монголын соёлын элч Хүрлбаатрын Дамнын сүрэг гэж хүн байгаа. Тэр хүн одоо надад санал тавиад тэгээ бас гэрэл зурагчин Эрдэнэ Булган гэж залуу байгаа. Тэгээд хоёр Эрдэнэ Булганыг одоо хамтарсан үзэсгэлэн гарч байгаа. Энэ зургуудын маань ихэнх бүтээлийн зургийн ихэнх гэрэл зурагчин Эрдэнэ Булганы гэрэл зургийн бүтээлүүдээс уран зурагч шилжүүлж бас зурсан. Тэгээд хоёр одоо ингээм хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм л та. Ерөнхийдөө одоо энэ үзэсгэлэнгийн дараа бол аж байдлын сэдв мөн түүхэн сэдв рүү орох тийм төлөвлөгөөтэй байна. Энэ маань бас ерөнхийдөө бас нэг төсөл болоод хэрэгжээд явна. Энэ төслийн ажил маань эхэлчихсэн явж байгаа. Ерөнхийдөө скетч зураг, судалгааны ажил дээр явж байгаа. Тэгээ одоо энэ үзэсгэлэнгийн ард дээр нэг жаахан амарч аваад тэгээ 8 сараас эхлээд 2 дахь төсөл рүүгээ. Энэ болохоор аж байдал түүхэн сэдвээр бас нэлээд нэг том үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй. Монголын сайхан орон үзэсгэлэн 7 дугаар сарын 8-ны хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа хоёр Эрдэнэ Булган хамтран аж байдал болон түүхэн сэдвээр томоохон үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ.